Шинэ лооногийн мэд хүрхий Game Point podcast-ийн шинэ дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Нэлээд утасад Сан Францискогоос ялал та бүхэндээ мэдчилж байна. Game Point podcast-ийн жилийн ивент тэтгэгчээр уян мөчний шингэн доктор Joint Movement Colcosum-ийн ажиллаж байгаа. Тэгэхээр энэ ямар учиртай бүтээгдэхүүн бэ гэдгийг та бүхэндээ танилцуулъя. Цогц найрлага бүхий үе мөчний эрүүл мэндийг дэмжиж байгаа шингэн бэлтгэл юм. Дотор нь Colcosum-ийн, хондротын, галураны хүчил, витамин D 3 400 зэрэг маш их одоо хүний биед хэрэгтэй, ялангуяа тэр зөөлөнгээд шүрмэс зэрэг хүний биеийн одоо гол холбоосуудад хэрэгтэй байдаг. Тэр бүх бүтээгдэхүүнийг бодисуудыг агуулсан юм бүтээгдэхүүн Монголд албан ёсоор худалдаалагдаж ирсэн байгаа. Тэгэхээр заавал Америкаас, Солонгосоос захиад авах шаардлагагүйгээр өөрийн эх орондоо албан ёсны эрхтэйгээр худалдаж авах боломжтой болсон бүх хэмжээний сангуудаар худалдаалж байгаа гэдгийг дуулахад таатай байна. Ингээд Game Point podcast-ийнхаа энэ удаагийн 5 дахь дугаарыг эхлүүлье. Цогц найрлага бүхий үе мөчний шингэн доктор. Үе мөчний өрөвсөл, өвдөлттэй, бэртэл гэмтэлтэй, спортоор хичээлдэг, ахмад настан, суугаа ажил хийдэг бүх хүмүүст тохиромжтой. Энэхүү бэлтгэл нь өрөвсөл болон өвдөлтийг намдааж, эдгэрэлтийг түргэсгэж, үений шингэнийг нөгснөөр үе мөчний хэвийн үйл ажиллагааг дэмжинэ. Үе мөчний шингэн доктор. Game Point podcast-ийн эхний дугаарыг онцлох сэдэв одоо эхний тоглолтоосоо эхлээд ер нь бол баг ингээд дэлхийн нийтийг гайхшуулсан нэг тоглогч байна л да. Энэ үл эхний тоглолтоосоо эхлээд энэ хэн бэ гэхээр San Antonio Spurs багийн лидер Victor Wembanyama. Энэ тоглогч хийж байгаа статистик үзвэл өнөхөр солирмоор яг өнөөдрийн тоглолтын дараах байдлаар San Antonio Spurs баг 4 тоглолтын дараах байдлаар 4 хожилтойгоор өрнөд бүсийг тэргүүлж байна. Энэ нөхцөлд яадаг вэ гэхээр бид энэ тэргүүлж байгаа багийн лидер тоглогчийг ер нь энэ үйлрэлд MVP авах юм биш үү гэдэг яриа гардаг юм уламжлалтай. Ер нь ийм зүйл тогтолж байсан. Тэгвэл Victor Wembanyama-гийн энэ үйлрэлд MVP авах магадлал ер нь San Antonio Spurs багийн эхний 4 тоглолтын дараах байдлаар үзүүлсэн энэ тоглолтоос харахад чамд юу гэж бодогдож юу гэж дүгнэж гин гэдгээс хоёлаа яриагаа эхлэе. Яалчгүй Victor Wembanyama шүү дээ. Энэ жил бол MVP-д яригдахын хувьд л яригдана. Одоо яг 3 яг одоогийн байдлаар шүү дээ. 4 хүн л байна. Миний бодлоор. Никола Йокич байгаа, Shai Gilgeous-Alexander байгаа. Нөгөөдөд Giannis Antetokounmpo байх магадлал айгүй өндөр байгаа. East-с. Тэгээд Victor Wembanyama бол тэр дотор явж байгаа. Гэхдээ MVP-гээс өмнө шүү дээ. Тэгээд Defensive Player of the Year бол баг ингээд баттай юм шүү. Ер нь бол тэрийг бол бодоо баг хизээж өгсөн баг Өрсөлдөгчгүй гэж бодож байна. Өрсөлдөгчгүй. Яа тэгэхээр нэг тоглолтод дундчилж байгаа одоо блок шотоор багийн NBA-гийн 27 багаас илүү шүү дээ. Чи зүгээр хүмүүсээс илүү биш. Багаас илүү шүү. Тэгэхээр чинь энэ бол яалтчгүй. Ер нь бол баг юугүй одоо өрсөлдөгчгүй. Одоо unanimous decision-аар авах одоо магадлал маш өндөр байгаа. Тэгээд бас MVP бол магадaltaй гэж байна. Хэрвээ Spurs энэ байдлаараа West-ийн 1-2-т явж хахад өнөөдөр Victor Wembanyama өнөөдөр тоглолтод гажуудаа ганцхан алт хийсэн байна. Энэ статистик нэлээд одоо доош нь чирсэн. Гэхдээ ингэснээр 99 дэх тоглолтод дараалаад блок тавьчихна гэсэн биш. Буруу санч уу? 99 тоглолцсон мөлөө. Тэгээ 99 дэх тоглолтод дараалаад хэлвэсэн. Тэгээ 99 дэх тоглолтод дараалаад блок шот тавьчихна гэж байгаа байхгүй. За энэ яах вэ? Энэний өмнөх тоглолтын дээр жишээ нь яаж тоглоё? 9 блоктой тийм. Энэ өнгөрсөн амралтын өдрүүдээр Victor Wembanyama-гийн зүгээр үдэш байлаа шүү дээ. Ийм шоуны үдэш гэх юм уу тийм. Тэгээд яг ингээл өнөөдөр даваа гаргаас эхлээл Америкийн хэвлэл мэдээлэл ерөөсөө ингээл за тэнд нэг Лука Дончич, Austin Reeves бла бла, Giannis тэнгүүд гол дүр нь хэн байсан гэхээр Victor Wembanyama байсан байхгүй. Тэгээ хамгийн гол нь ярьж байгаа өнцгүүд нь ингээд байгаа юм. Victor одоо ингээд NBA драфтлагдаж ихсэн цагаас нь хойш энэ тоглогчийн 90 үе ирнэ. Энэ тоглогчийн 90 үе аль одоо юу гэдэг нь ирж байгаа. Тэгэхээр бүр амар болно гэсэн чинь Stephen A. Smith-ийн хэлсэн үг байхгүй. Энэ тоглогчийн 90 үе ирж байгаа биш ээ. Энэ тоглогчийн 90 үе ирчихсэн байна гэж. Надаа энэ үг ямар гоё тодорхойлтой гэж бүр ингээд шууд санагдсан. Энэ бол яг өнөөдрийн үзүүлж байгаа тоглолтын суперс. Магадгүй бүр энэ тоглогчийн 90 үе биш хараа. Би бүр өнөөдрийн тоглолтоос өмнө юу гэж бодож исэн бэ гэхээр магадгүй яг одоо NBA-гийн хамгийн шилдэг тоглогч нь
Виктор Вембаняма болцсон байвал яах вэ гэж бодсон шүү Аа. дээ. 90 үеийн ирж байгаа биш. 90 үеийн ирнэ гэдэг чинь нэг ойлголттой шилдэгүүдийн дунд орж ичээ. Гэтэл NBA-гийн хамгийн шилдэг нь болцсон байвал яах вэ? Шегилс магадгүй Шегилс Александр Никола Йокичтэй зэрэгцээ бүр дээр нь гарах ч юм уу. Тим байвал ердөө 3 дахь жилдээ. Яг гоо тийм байхыг үгүйсэхгүй. Гэхдээ Вембанямад бол айгүй олон зүйл одоо батлаж харуулах хэрэгтэй. Уусаа яг эхлээд ингээд сизны ихэнд ингээд ийм хүчтэй орж ирж байгаа нь сайн боловч яг Виктор Вембаньяма одоо хэдэн тоглох. Одоо 60 хэдэн тоглож иж заавал те аварцуудыг авдаг болсон. All Star одоо хүрэхэд одоо ирүүл байж чадах уу те. Виктор Вембаньяма нэг юм эхний 2 сизон дээр нь бол бэртлийн улмаас ер нь бол бүтэн тоглож чадаагүй шүү. Тэгэхээр одоо энэ жил яг яах нь вэ? Тэгээд Spurs цаашаа яаж хэр одоо амжилттай явах нь гэдгээс нь л хамаарна л да. Яг одоо яах хэлэхэд бол бас эрт байна. Шууд зав үеийн ингээд өгчийг. Тэр чинь нөгөө тал зөндөө олон хүн байсан шүү. Авраг болсон Шегилс Александр байна. Хэд дахин дараалаад авсан Никола Йокич. Тэрний өмнөр ингэж 50 гэдэг ч юм бол яг арай л эрт юм шиг санагчлаа л да. Гэтэ болохгүй гэх газар байхгүй. Болохгүй. Тоглож байгаа нь бүр ямар амар бэ? Бүр зөвхөн блок шот тавиад байгаа юм биш. Шийдэлт, оролт, дамжуулалт бүр залдаг болсон байж шүү. Өнөөдөр бүр ингээ full court ингээ бөмбөг аваад залаа явж лээ. Тэгээд тэр мөрийг харахад бол үнэхээр гайхалтай бүр төгс тоглох гэж байгаа юм шиг л харагдчихлаа. Нөгөө нэг Вембанямагийн эхний улирал чинь нэг 71 тоглолтод оролцсон. Өнгөрсөн жил чинь нэг 46 тоглолтод оролцсон байсан. Тэр нь юу гэхээр нэг юм заримдаа нэг жоохон ив хавгүй байгаа гэсэн шүү дээ. Заримдаа нэг ингээд амархан хийч хэрмэг туйхан байдлаас алдаад ч юм уу. Гэтэл энэ улиралд юу нь өөр байгаа даа гэхээр нэгдүгээр бие хүчний хувьд маш тийм контакт авсныхаа дараа тэнцвэртэй байдлаа хадгалах чадвар нь хамаагүй нэмэгдсэн ба. Энэ юу гэхээр бие хүчээ одоо булчингийн мас сайн нэмсэн, агаар дээр тэнцвэрээ хадгалж сурсан гэдэг юм уу. Илүү олон цагийг өөр дээр ажиллаж өнгөрүүлсний одоо үр дүн гарч байгаа юм хөө. Хоёрт ингэснээр Виктор Вембаньяма контакт авчаад хоошоо унжаагаа шидэх нөгөө контакт авсны дараа угаасаа биеийн онцлог давуу тал нь байгаа учраас довтлогоогоо яадах юмгүй төгсгөх гээд ингээд нөгөө энэ угаасаа урт биеийн онцлог дээр одоо ингээд нөгөө сурцаа ингээд сайжруулад тэгэхээр би л энэ бол Виктор Вембаньямаас тэр reverse dunk тэр нэг өнөөдрийн хийсэн довтлогоо хараагүй маш их зүйлүүдээ хараад байгаа байхгүй. Тэгээ хамгийн гол нь шүү дээ. Вембаньяма эхний тоглолтын дээр ч нөгөө Даллас хийсэг байхаа. Уг нь бол Cooper Flag-ыг NBA хүлээж авах гээд бэлдэжсэн байхгүй юу? Энэ тасарсан залуу орж ирэх гэж байна гэдэг. Тэгсэн чинь тэр орой бол 30 минутанд хүрэхгүй хугацаанд 40 оноо авсан Виктор Вембаньямагийн шоу болцсон шүү дээ. Тэгээд мань нөхөр гарч ирээд хөвдлийн хуралд оролцсныхаа дараа юу хувцал хөрөндөө орж ирээд юу юм бэ гэхээр төмөр өргөсөн гинэ. Боддоо 30 минут тоглож чад орж ирээд төмөр өргөж надад тэр менталити нь бол үнэхээр таалагдсан. Шартаа байна. Өнөөдөр Марк Спирс хэлж илээ л дээ NBA Today дээр Виктор Вембаньяма айгуу тийм мотивейт болж орж ирсэн. Хэн мотивацлсан бэ гэсэн чинь Чет Холмгрен гинэ. Чет Холмгрен авраг авсан нь Виктор Вембаньягийн одоо хурцлах шалтгаан болсон. Тэр хоёр чинь бүр жоохносоо ингээд нөгөө олон улсын тэмцээнд өрсөлдөд эхэлсэн юм ба штэ. Тэгээд би нэгэ мэддэг өрсөлдөгчнөр юм байна. Тэгээд Виктор Вембаньяма Чет Холмгренийг түрүү жил аврагасныг хараад ер нь бол нэлээд мотивацлагдсан. Дээрэс нь 100 хамгийн их ажилласан хүн миний бодлоор Вембаньяма баг. Тэгээд тэр нөгөө хятад руу явж кунфу мөнхү барай сурлаа гэдэг. Ууш Шаолин сүм сурсан шүү дээ. Шаолин сурна. Тэр нь бас хүний баланс нөлөөсөн байж магадгүй. Одоо Вембаньямагийн одоо тэгж талбай дээр тоглож байгаа тэр баланс янз бүр юм нөлөөсөн байж. Тэгээд Хаким Олажонтэй бэлтгэл хийсэн. Хаким Олажонтэй бэлтгэл хийнэ гэдэг чинь ер нь бол футворкнд айгүй сайн шүү дээ. Ер нь Коби хүртэл нэг бэлтгэл хийжсэн шүү дээ. Тэгээд футворк айгүй хэрдэг. Тэр үржлийн одоо тэгэл тэр зунжингаа хийсэн одоо нөгөө ажил хөдөлмөр нь одоо энэ талбай дээр ингээ орчуулагдчих гарч штэ. Тэгээ тэрийг харах бол үнэхээр гайхалтай. Сайхан байна. Яг наадахны чинь баталгаа эхний тоглолтын дараа тэр 40-15-ыг 30 минутанд хийчихэд энэ зун намаа хөдөлмөрлсөн гэдгийг бурхан мэдж байгаа гэж хэлсэн байсан эвлийн урал дээр. Тэгэхээр тийчөөр тэгж одоо өөрөө бахархах хүртлээр бэлтгэл хийсэн байгаа. Угаасаа гарын булчингаас харж байгаа. Яг маань үзэгчид ингээ эхний жилийн зураг энэ жилийн зураг хоёрыг ингээ харьцуулах юм бол эрсдэс хоёр өөр тоглолтын талаар бид яриад байгаа. Тийм учраас магадгүй
хэтрүүлэгтэй байхыг үүсэхгүй. Угаасаа ингэж гоё хайперч гоё байдаг. Виктор Вембанема энэ жилийн одоо яг одоо энэ бигийн шилдэг тоглож. Гэхдээ бид нар уг нь 3 дахь жилдээ тоглож байгаа тоглолтын талаар ярьж байгаа. Гэхдээ энэ юу гэхээр заавал MVP тоглогч одоо юу гэдэг 5 жил 10 жил тоглож байгаад гарч ирдэггүй маа гэдгийг Дерек Роуз батлан харуулсан шүү дээ. Тийм учраас Дерек Роузын ч дүрм гэж гарч ирээд энэ бигийн хувь заяаг өөрчилсөн. Тэгэхээр Виктор Вембанема энэ үл MVP Depoy авчихад бол гайхаад ах зүйл алга. Гэхдээ одоо энэ дээрээс асуулт гарч ирнэ. Виктор Вембанемагийн хөгжилд хот энэ одоо тоглогчийн хөгжлийг San Antonio Spurs багийн хөгжил гүйцэж байгаа юу? San Antonio Spurs баг энэ үлрэл плей-офф гэдэг өрсөлдөгч байж чадах уу? San Antonio Spurs баг аврагын төлөө дайрах хэмжээний баг болоход хэр зайтай байгаа вэ? Ер нь бол айгу. За энэ жил биш маа гэхэд ер нь бол ойрхон байгаа гэж бодож шүү. Гэхдээ ингээд тоглолтын ингээд харсан чинь яг ингээд залуу тоглогч нар яг ингээд ирч хүчтэй. Одоо хүртэл хожигдоог л явж штэ. Өшөө олон рол тоглогчид зөндөө байна. Одоо түрүү жилээр руки Стефен Касл маш сайн харагджилээ. Энэ жилийн руки Дилэн Харпер айгу сайн сэлгэнэ сайн тоглож илээ. Одоо тэгээд De'Aaron Fox одоо тоглож эхлэх байгаа штэ. Тэгээд De'Aaron Fox орж ирнэ. Тэгээд өшөө одоо нөгөө залуу тоглогч зөндөө байгаа штэ энэ Spurs ч тийм. Тэгээд байна штэ тий. Нэг юм сонирхолтой хэрвээ Янас солигдох юм бол шүү дээ. Хэрвээ Янас солигдох юм бол энэ жил солигдох юм бол хоёр багийн хооронд шууд солилцоо болох нь хэм бол ганцхан Spurs өгөх зүйлтэй ба. Цалингийн зэсэн, цалин тэнцүүлсэн ч одоо пик өгсөн ч тийм драфт пикэнд янз бүр өгсөн ч гэсэн хамгийн их боломжтой Spurs байна. Хэрвээ Янас очил яах. Шууд аваргаж магадгүй л. De'Aaron Fox та De'Aaron Fox, Янастай. Тэгэх юм бол тэр нь бол хамаа байна. Тэр нь 3D тоглогч нар байхад болчиход шүү дээ. Энэ бигэр дүүрэн 3D тоглогч нар байгаа зү. Зөндөө шүү дээ. Яг зөндөө шүү дээ. Нэг хэсэг олдохгүй байсан зүйл байна л да. Гэтэ одоо энэ чинь нөгөө бүгдээрээ том болцсон. Бүх багууд айгу том одоо тоглолтыг гараатай тоглолтог болчиход шүү дээ. Тэгэхээр тийм периметр тоглогч нар зөндөө байна. Одоо ингэ цалингийн засаг харахад De'Aaron Fox дагаас том гэрээ хийгээд авчирсан. Тэрний аргахан Devin Vassell 27 саяын гэрээтэй, Keldon Johnson 17 саяын гэрээтэй, биер хөлөрлөн гэрээндээ ярьж байгаа шүү. Тийм учраас солиход энэ Vassell-ийн Keldon Johnson-ийн гэрээнүүд хэрэг болох байхгүй. Тэгтэл баг дотроо энэ хоёрыг явчлаа гэж бодоход баг дотроо хоёр дахь цалинтай үнэ эрх хөлрөлт Виктор Вембанема 16 сая долларын цалинтай. Яг бол руки гэрэн явж байгаа шүү дээ. Руки гэрэн дуршлж байна. Тийм тэгэхээр энэ багт маш тийм гоё боломж ирээдүй байна. Тэгээд хамгийн гол нь нөгөө нэг одоо чинь Лука Даллас Mavericks-тай хамт авраг авах гээд ингээд яваадсан ганцхан алхам дутчаад тэгээд энэ баг ингээд бүгдийг задлсан шүү дээ. Тэгээд тэр зорилго үгүй болсон. Яг тэр шиг San Antonio Spurs багс ингээд ийм том гоё боломж гарч иж байгаад яг тэр авраг багийг бүрдүүлэх гэж бас хэтэрхий олон жил болчих үедээ л гэж зүгээр ботсон өнөөдөр. Нэр энэ баг бэлэн билүү Keldon Johnson, Harrison Barnes, Kelly Olynyk-тэй энэ баг юу илээ гэж бодсон. Гэхдээ яг чиний сайн хэлдгээр Giannis Antetokounmpo хэрэг авчирчих юм бол энэ баг асуудал алгууш тийм үү? Тийм. Гэтэ ер нь яах юм бэ нүү? Тэ чи дүнгээсээ хэллээ шүү дээ. Зөвхөн Wembanyama одоо хүртэл руки гэрэн дээр одоо эртэл явж штэ. Тэгэд бусад одоо зөндөө залуу тоглогч нар байна. Өсөж дэвжих цаг байна. Ганц энэ дэр муу гэрээг л Harrison Barnes-ийн жилийн гэр биш. Тэгээд тэр одоо яг яарах хэрэг байна. Дуусч байгаа юм чинь үү? Тий. Гүм. Одоо яхаа зүгээр солилцоо 8-ыг үл Devin Vassell-ийн гэрээнээс холдох. Би ингэж тэгэл бусдыг наваад үзсэн. Би яарж байгаа биш баха. Wembanyama яарж байгаа баха. Сачитрүүлсэн шүү дээ. Chet Holmgren ингээ авраг болцсноор манай нэрийг хурцлцаа ингээ. Виктор Вембанема яарж байгаа учраас энэ зугнаас амраагүй бэлтгэл хийсэн байгаа. Яарж байгаа учраас тэр магадгүй багийнхныгаа удирдлагуудыг шахаж эхлэх байгаа. Тэгж бодох юм. Яарж байгаа. Oklahoma City Thunder баг хэрв энэ үлрэл хоёр дахь удаага дараалал төрүүлчих юм бол Wembanyama бүр яарах баг. Тэчээд нөгөө Chet-с бүр улам холдох гэдэг шүү дээ. Тийм.
тий. Гэхдээ ер нь бол ойрхон байг. Хэрвээ сайн менежмент хийж чадах юм бол San Antonio Spurs баг аврагчлахад үнэхээр ойрхон байна. Тэгээд яг одоо Вембенемыг хамгаалах ингээд гэх юм бол одоо хамгаалах нь бол ганц төхөж очих нь Янас юм шиг хэрвээ Янасыг авчих юм бол тэгэл дуусаа. It's game over. Let's go home. It's over гэдэг шиг. Өдөр эхлэх багтаа дуусах гэдэг шүү дээ. Харин тэгэхээр уусаа Spurs энэ жил ч болон дараа жил ч гэсэн оф сизнээр маш их одоо юутай ажиллах одоо актив ажиллах багуудад нэг салингийн зэс байгаа зөндөө олон ассетуудтай болохоор ер нь бол айгүй орхон байхаа л гэж бодож байна. Ямар ч үсэн Victor Wembanyama San Antonio Spurs багт өгсөн NBA-гийн бэлэг бидэнд өгсөн бурхны бэлэг болох тоглогч энэ улирлаас эхлээд NBA-гийн илхэдэд үнэ гэдгээ батлан харуулж байна. Энэ бол ихтэй цаг хугацааны л асуудал байсан. Гэхдээ энэ цаг хугацааг ердөө 3 дахь улирлаа элит түвшинд ирнэ гэж бодсонгүй. Өнгөрсөн улирлын өвчин цус бүлэгнэд илүү бас цус бүлэгнэх асуудлаас болоод цөөхөн тоглолтод оролцсон. Гэхдээ ямар ч үсэн энэ бүхэн ард хоцсон гэдэг нь сайн мэдээ харагдаж байна. Дээрээс нь тэгээд өнгөрсөн 2 жил хийж чадахгүйсэн тэр бүх зүйлүүдээ жижиг тоглогч буюу shooting guard чиг, point guard чиг хийдэг болцсон байна гэдэг нь Victor Wembanyamаг ингэж онцлохоос аргагүй. Гэхдээ бид энэ үйлрэл маш олон удаа Victor Wembanyamаг ярих болно гэдэгт бол итгэлтэй байна. Game Point podcast үргэлжилж байна. Бидний дараагийн ярилцах сэдэв бол дорнод бүсэд нэлээд асуудалтай удирдлыг эхлүүлж байгаа багийн талаар байх болно. Гэхдээ энэ баг маань юу гэхээр сүүлийн 10 жилд магадгүй хамгийн тогтвортой байсан бүсийн финалд хамгийн тогтвортой гарч ирдэг, хамгийн олон удаа гарч ирсэн баг гэж тодорхойлох нь зүйтэй. Дээрэс нь NBA-гийн хамгийн олон удаагийн авраг Boston Celtics багийн энэ удирдлын эхлэл өнөөдөр хоцсон. Одоо тэдний Orleans Pelicans багийг хоцсон. Ингэснээр удирдлын 4 тоглолтын дараах бодлоор удирдлын амжилт 1-3 болж байна. Гэхдээ би өнөөдөр хоцсон гэдгийг тодорхойлж ингэж хэлэх гээд байгаа шалтгаан нь Boston Celtics-ээс муу самбартай баг байдаг юм байна гэдгийг өнөөдөр мэдэж авсан байхгүй юу. Тийм учраас Boston Celtics өнөөдөр хоцсон. Тэрнээс Boston өнөөдөр тийм сайн да хожоогүй. Өрсөлдөгч нь үнэхээр муу баг байлээ. Boston Celtics баг тэг 3 гэдэг эхлэлийг хамгийн сүүлд Kevin Garnett, Paul Pierce нарыг явуусны дараа улирал буюу дөнгөж сэргэн босголд эхэлжсэн тэр улиралдаа гаргасан. Тэрнээс хойш ийм амжилтыг гаргаж байгаагүй. Тэр жилдээ тэд плей-оффыг өнжижсэн юм байна. Энэ жил тэгвэл Boston Celtics баг плей-оффыг өнчгөр юм шиг харагдаж байна жамд. Өнчгөр юм шиг би өмнөх доор дээр хэлжсэн шүү дээ. Ер нь бол энэ жил бол аль болох унаад дараа жил драфт ирэхээр айгүй өндөр драфт их одоо ихний Tatum-ыг байхгүй цагийг бол тэгж л ашигласан дээр гэж бодсон шүү дээ. Ер нь бол шууд таг хийсэн дээр бол гэж бодсон. Тэгээд нөгөө хов зайн айгу ихт тодорчж байгаа юм шүү. Ер нь бол би тэгж л бодож байна. Одоо жаахан одоо Boston Celtics-ийн финал BS-тэй таашаалаа гэдэг шиг. Одоо энэ жилиг сайхан тэгэл танкийг бол айгу олон хожигдоосоо гэж бодоод залбираад байжсан дээр юм болов гэж бодчих. Тэгээд дараа жилийн драфт биш дээ. Яагаад тэгэхээр айгу бас сайн тоглогч нар орж ирэх магадлал айгу өндөр байна. Сая бас season NCAA-ийн season эхлээд ер нь бол чанга статут харагдаад л шин. Тэгэд мэдээж ердөө 3 тоглолтын дараа бууж өгөх утгагүй л байна. Яагаад гэх юм бол баг гэдэг чинь нөхцөл байдлаа тааруулна. Гэхдээ мэдээж нэг 40 тоглолтын дараа 50 тоглолтын дараа бууж өгөх. Гэхдээ preseason эхний тоглолтын эхний давталхаа шиг сая тэр юуны эсрэг тоглож байгаа тийм Boston Celtics-ийн давталхаа болгон баг тийм хэцүү хамгаалтын эсрэг байлаа штэ. Тэгэд бүр Jaylen Brown-ы тэр нэг доошоо ингэж нухчаагаал гаргаж ирээ шиддэг тэр шидэлтийн бичлэг давталгаанууд бүр ялангуяа Facebook дээр нэлээх яваад шүүмжил дагуулдсан бүх давталгаа нэлээ амаргүй болоод байх шиг байлаа. Би зүгээр энийг Boston Celtics хэцүү юм байна да гэж харсан байхгүй. Гэхдээ нөгөө талаар би баярлаад байсан юм нь юу гэхээр одоо энэтэй санал нийлэх үү. Jason Tatum энэ багийн номер 1 нь байсан юм байна гэдэг. За мэдгүй. За шууд ингэж хэлчих яа хэцүү шүү дээ. Jason Tatum-тэй хамт тоглож хүмүүс нь одоо Jaylen Brown байхгүй шүү дээ. Энэ бол тэгээд наад чинь юу гэдэг
Derek White байгаа шүү. Derek White л шүү дээ. Drew Holiday алга, Al Horford алга, Kristaps Porzingis алга чинь баг авраг авсан багийнх нь баг талан байхгүй болсон шүү дээ. Тэгээ Jason Tatum нь алга болно. Jason Tatum Jaylen Brown байсан үстэй. Тэгээ удахаар чи бас шудраг шүү байхгүй. Тэгээд яг чиний хэлдгээр яг биш үү. Яг ганц одоо над хэлсний чинь батлага нэг стат байна. 3-4 тоглолтын дараа биш үү те. Ассистийн одоо юугаар ранкаар биш үү те. NBA-д 30-д явж байна. Тэгэхээр энэ баг ерөөсөө биендээ дамжуулахгүй бүм тойрохгүй ганцхан нэг хүнээр довтлол тэгэл дуусчихын л гэсэн үг. Тэгээ Peyton Pritchard бол багийн point guard-аар старт хийж байгаа. Гэхдээ тэр хүн бол хангалттай биш ээ гэж би бодож байна. Тэгээд авж байгаа оноогоор лигт одоо 26-ад явж байна. Free throw бас авахгүй юм биш. Free throw авахгүй нэг чинь нөгөө 3-аас шиддэг баг хэвээрэл байгаа. Тэгэхээр Joe Mazzulla бол бас одоо юу байж л одоо буруу одоо нэг юу гэдэг тортны нөгөө пис л Joe Mazzulla бас нэлээд байх хэрэгтэй юм шиг шүү дээ. Мэдээж нөгөө одоо бараг Boston Celtics баг бид нар Boston Celtics, Jaylen Brown, Derek White гингүүд эн чинь нөгөө авраг авахаас өмнө бүсийн финалд үлдээд NBA-гийн финалд хүрээд ингээ хожигдсон. Тэр Boston Celtics-ийг одоогийн Boston Celtics-тэй харьцуулаад байгаа шүү дээ. За тэр бүх харьцуултыг өнгөрсөнд нь үлдээ. Яг л энэ шинэ үйлрэл шинэ бүрэлдэхүүн яг одоо байгаа бүрэлдэхүүний хаана нь сул тал нь хаана нь боломжтой байна гэж харж байна. Хоёулаа өнгөрсөн хугацааны бүх Boston Celtics-ийг хоёрын санаанаас гаргаач. Яг энэ жилийн Boston-ийн хувьд. Хамгийн түрүүнд мэдээж point guard байхгүй энэ багт. Point guard Peyton Pritchard байгальтай гэхдээ тийм хангалттай биш юм. Тэгээ түүний тоглогч одоо хэн байгаа ганцхан Немаскита, Luka Garza, Chris Boucher энэ тоглогч нар байгаа л да. Тийм. Гэхдээ энэ чинь Kristaps Porzingis-ийн хажууд, Al Horford-ийн хажууд тэр орон зайг юу нөхөхөр тоглогч нар юусоо биш байгаа байхгүй. Тэгээд түүний тоглогчны асуудал байна. Тэгээд ер нь бол ганц одоо гэлтах юм Jaylen Brown л байна шүү дээ. Jaylen Brown, Derek White гэдэг. Derek White яг Derek White чи пич юм. Арай ассист их өгөөд байгаа. Тэгэхээр Peyton Pritchard юу? Эс чи. Уул нь бол Derek White жоо ятар болж байна тий. Эс чи. Тэр хоёр ер нь guard гэж гарч байгаа бох. Гэхдээ холбох үүргээ хэн Derek White илүү аваа явж байгаа. Peyton Pritchard Anthony Simons-ыг уул нь бол гаргаад одоохон жоохон юу өгөөд минут өгөөд юуны голоор үлрэлийн голоор солих тал руу орох хэвээр биш юм шүү. Ер нь бол Anthony Simons ирээдүйд нь бол багтахааргүй юм биш үү? Тийм, угаасаа багтахгүй. Тэг чи сая хэлсэн шүү дээ, тийм. Kristaps Porzingis, Al Horford. Дээрэс нь энэ баг нэг сайн төвийн тоглогч нэг багт алдсан Luke Cornet тахгүй. Cornet-ийн өнгөрсөн хугацаануудад ямар сайн сэлгийн үүргээ гүйцэтгэлээ. Тэгэхэд 3-3 төвийн тоглогч алдаад нэгсэнд цалингийн өгөхгүй явуулаад цалингийн цэсээс суллаад оронд нь авсан тоглогч нь Chris Boucher, Немаскитатай гэрээгээ сунгасан, Xavier Tillman-ыг авч үлдсэн, өөр Luka Garza-г авчирсан. Энэ тоглогч нарт буруу байхгүй. Энэ бол одоо юу гэдэг тэр тоглогчдын байгаа л чадж байгаа л зүйл нь. Энэ баг юу харуулсан бэхээр яаж ийм самбарын бүрэлдэхүүнийг бүрдүүлчихэд Derek White, Jaylen Brown хоёртой плей-офф руу дайраад Tatum-ыг хүлээ гэж бодож төлөвлөсөн. Хэрвээ тийм зүйл төлөвлөж энэ самбарын тоглогчдыг бүрдүүлсэн бол үнэхээр юу гэдэг муу бүр тэнэглэл байна гэж хэлмээр. Гэхдээ би Boston Celtics-ийн одоо байгаа энэ тоглогчдыг бүрдүүлж харчаад за Boston Celtics угаасаа энэ үйлрэлээ ингэсэж хагаад хайчи гэж бодоод энэ тоглогчдыг бүрдүүлсэн юм биш үү гэдэг баг өмнөх дугаар дээр ярьжсэн шиг тэр одоо юу гэдэг саналтай баг санаа нийлчихэд байгаа байхгүй би. Одоо үзүүлж байгаа тоглолтын аргаар за Boston Celtics орохгүй юм биш үү? Хайчих юм биш үү гэдэг бодол надад 3 тоглолтын дараа орж ирсэн. Харин тийм уусаа 100 хийсэн ажил л тодорхой байсан. Яг тэр энэ баг хаашаа явж байгаа гэдэг нь 100 хийсэн ажлаас л тодорхой байсан. Тэгвэл та багийнхан тал хүмүүсийг явуулчаад тэдрийг нөхөх ямар ч ажил хийгээгүй байхгүй.
Ер нь бол 100 одоо хожигч байгаа баг шүү дээ 100 юу гэдэг гэхээр байгаа баг дээр нэмж одоо илүү сайн болохыг ажилладаг гэсэн бол энэ Boston Celtics бол эсрэгээр ажилласан шүү дээ. Ганц хийхийг зорьсон зүйл бол такс хасаж одоо цалингийн зэсээс одоо гэрэнүүд яаж такс төлөхгүй тулд явсан шүү дээ. Яг тэрэндээ хүрсэн. Тэгээд Джейсон Тэрм ч гэсэн ирэхгүй тодорхой байсан учраас ер нь бол тийм алхамж хийсэн болов гэж бодож шүү дээ. Уусаа logically уусаа тэгэхээр л байна. Тэгж харахаар. Тэгээд дээрэс нь Al Horford саяхан Warriors тавцсны дараа анх удаа Boston Celtics-ийг яагаад орхисон талаар хэлсэн шүү дээ. Уг нь бол манайр дахиад аврагын төлөө дайрн сайн ингээд очиод маш жоох бяцхан алхам дутцсан. Тэгээ аврагын төлөө дахиад дайрн зодог тойлохгүй гэж бодож исэн юм билээ. Тэгсэн чинь Tatum гимтэнгүүд угаасаа худлаа олчлаа гэдгээ мэдээд явах тухай бодол орж ирсэн ингээд тэргээ үннээ хэлсэн байгаа. Тэгэхээр баг дотор нь байсан багийн хүмүүс нь ингээд бодожгаад фэнүүд итгэл алдахгүй байх нь буруу биш л дээ. Яагаад гэх юм бол энэ фэн хүний хүсэл واخгүй юм. Эхний 3 тоглолтоос өнөөдрийн тоглолтыг би бүр өнөөдрийн тоглолт эхний 4 тоглолтоос харахад Boston Celtics багийн үлрэл плей-оффт орохоор хэмжээний хожил хангалттай авч чадахгүй гэдэгт бол би нэгдүгээр санал нэгдсэн. Хоёрдугаарт угаасаа нэг бооцоогны магадлал гаргагчид тэр чинь одоо нөгөө предикторуд байгаа шүү дээ таамаглал төвшүүлэгчид тэд нэр Boston Celtics-ийн плей-оффт орохгүй байх магадлалыг 40% хүргээд эхэлсэн байна шүү дээ. 40% шүү дээ. 10 удаа энэ NBA-ийн одоо энэ сизнийг ингэж өрж тоглоход дөрөвт нь Boston Celtics-ийг плей-оффоос хасч ийн гэхэр чинь амар өндөр тоо өстэй. Тэгээд өнгөрсөн үеэрл Boston Celtics баг NBA-ийн түүхэнд нөгөө довтлогоогоор 3 шидэлтийнхэнтэйгээр авж байгаа оноогоор бүх цаг үеийн түүхэнд номер 1 бичигдэж өнгөрсөн үеэрлээ тэрний өмнө хуулирлээ лөө. Өнгөрсөн жил санагдаад ах юм. Тэ? Тэгээд тэр чинь нөгөө хамгаалтанд шилдэгнэсэн, довтлогоонд шилдэгнэсэн. Яг одоо довтлогооныхоо үзүүлэлтээр Boston Celtics баг 8 дугаар байранд. Доороос 8 дугаар байранд шуушлаа. Дээрээс 8 дугаар биш, доороос 8 дугаар байранд буюу 22 дугаар байранд явж байгаа. Бүр энэ дэр самбраас бөмбөг авалтаар 18 дугаар байранд явж байгаа. Boston Celtics-ээс илүү сайн 17 баг самбар авч ийн гэж бодохоор плей-оффт хэдэн баг ордын од. Харин тэгээ энэ чинь хариулт байгаа байхгүй юу? Boston Celtics 18-д яваад байгаа байхгүй самбараас бөмбөг авч байгаа тохиолдолд. Тэгээ самбар авахгүй бол яаж ялах вэ? Гэхдээ ер нь ингээд одоо ингээд ранкуудыг ингээд харах хэрэгтэй тий. Одоо бүгднийг ингээд харангууд ерөөсөө 20 стандарт очоо. 10 17 26 30 16 гэх ерөөсөө дандаа 15-аас лигийн голоос дандаа доош яваад байгаа. Тэгэхээр энэ баг ер нь хаашаа тренд нь хаашаа явж байгаа гэдэг нь бол тодорхой л байна л да. Ганц гэлтаах юм блокер 3 төж байгаа юм. Тэр сони тий. Гүнүүд самбраас бөмбөг авахгүй блокер. Turnover 2-т явж байна. Тэгээ энэ баг дээр одоо ирэх хөлрэлт бүрэлдэхүүний хөвчд ямар ч тийм өөрчлөлт гарахгүй. Anthony Simons-ийн гэрээ дуусна, дахиад цалингийн цэс суулрна. Xavier Tillman-ийн гэрээ дуусна, дахиад цалингийн цэс суулрна. Тэгээ бусад тоглогчид нь бол хэвээрээ байна шүү дээ. Тэгэхээр тэр хөлрэлт гэсэн яг өөрчлөлт нэг гарахгүй хаа. Гэхдээ цалингийн цэс нь 180 сая болоод бүр буугаад ирчихээр харин нөхцөл байдал арай сайжрах юм болоо. Тэгээ драфтын ирэхүүд байгаа. Энэ тэ уусаа энэ үлрэлт уусаа бүр шалтгаан ерөөсө харагдахгүй болчлаа шүү. Би чиний хэлсэндээ бол хэдийгээр 4 тоглолтод эрт байгаа ч гэсэн магадгүй дараагийн тоглолтод хожих байх энэ 7 хоногт илүү хожих байх. Гэхдээ Boston Celtics-ийн үлрэл бол миний плей-оффоос аль хэдийн би хувьдаа хасгаар л байна. Санал нийлэхэд л. Хэрвээ Boston Celtics-ийн өмнөж фэн болоо шүү дээ тий. Айл болохоор олон хожигдасаа гэж бодоод энэ жил ингээл залбирал хийжсэн дэр. Тэгээд драфтарыг өндөр авсан дэр. Чи санаж байна уу? Curry бэртээд яг дараагийн жил нь Wiseman-ы хоёроор авчихснаа санаж байна уу? Тэр чинь бас ховор тохиолдол юу штэ? Аз штэ. Тэр нь бол ийм амжилттай авчихсан баг голоор нэг ганцхан жил унаад драфтер тим дээгүүр орно гэдэг чинь. Аавна гэдэг чинь. Яг Wiseman бастлсан л доо. Тэгтээ юм яаж мэдвэ дараа жил Boston Celtics бас сайн тоглож авах юм байна. Тэр үүсэхгүй шүү дээ. Сайн менежер байгаа, сайн президент байгаа учраас ихтэй Wiseman-ыг ажилгүй болсон өдөр Wiseman-аар жишээ авдаг бол
Гоё лээ. Өнөөдөр Индиана Pacers Mac McClung-ыг Matt McClung-д 2 NBA-гийн стандарт гэрээ өгсөн. Эцэст нь нэг 3 удаагийн тоглолтын аварга маань NBA-гийн стандарт гэрээг авч бурхандаа талархъя гэж X дээр твит хийснийх нь одоо дараа Индиана Pacers баг түүний орон зай гаргаж өгөхөөр одоо Wiseman James Wiseman Golden State Warriors багийн драфтын номер 2 дахь сонголтыг багаасаа хасж байгаа зарлаа. Ингээ миний харж байгаагаар Warriors түүнээс татгалцсан, Detroit Pistons татгалцсан, Indiana Pacers татгалцж байна. Ингээд 3 дахь баг нь 3 жилийн дотор татгалцчлаа тийм үү. Драфтын номер 2 дахь сонголт шээ. Тэгэхээр Warriors энэ дээр ямар том алдаа хийсэн бэ гэдэг нь тодорхой болчихж байгааз. Тийм драфт болгон дээр л ер нь бол байрлал харахаас илүү драфтанд байгаа хамгийн сайн тоглогчдоос аль нэг нь хичнээн одоо байрлал тогтцоод яасан ч гэсэн дараа нь чинь аасет болно гэдгээ бодгол ёстой юм шиг санагдаад байт юм л да. Одоо Lamelo бол 3-аар тэр жил чинь Wiseman-ы араар сонгогдсон шүү дээ. Хэрвээ Lamelo болыг авцсан бол яах вэ гэж бодсон. Tyrese Haliburton-ыг нөгөө Sacramento Kings анхнаас авахта De'Aaron Fox-тай байрлалд авсан юм. Гэхдээ бид нэр энийг солиод asset болгоно гэж тооцоолж авсан үр дүнд нь Sabonis-ыг авч ирсэн шүү дээ Sacramento Kings. Tyrese Haliburton, Tyrese Maxey эдгээр чинь James Wiseman-ы драфтын анги шүү дээ. Юу лээ? 20 оны драфтын анги өмнө. Дараа жилийн Haliburton шиг санагдаад байна. Haliburton хинийг Podziemski аваад Haliburton-ыг алгассан болов яалаа. Тийм бас санагдаад байна. За ямар ч байсан тийм сайн драфтын анги бол байгаагүй. Гэхдээ маш олон одоо All-Star болон Royal сайн тоглогчдыг NBA-гийн финалд бага хүрэхэд сайн тоглогчдыг алгассан байлаа. Tyrese Haliburton ч юу вэ шүү? Тийм байна. James Wiseman 2-оор яваад, Lamelo Ball 3-аар яваад, Tyrese Haliburton, Tyrese Maxey 2 энэ жилийн драфтын сонголтоор орж ирсэн юм байна шүү. Тэд өөр зөндөөс Jaden McDaniels, Aaron Nesmith тэгээд өөр зөндөө сайн тоглож байсан шүү дээ. Тэгэхэд James Wiseman супер сонголт байжээ. Центр хэрэгтэй гэдээ авсан байхгүй. Гол нь харин тэгэхээр байрлал харж сонгох чинь хамгийн боо байхгүй. Драфтанд байгаа хамгийн сайн тоглогчийг л авах юм бол дараа нь аягүй хэрэг болохоор байхгүй. Ер нь л их үед 1984 оны драфтын сонголт Portland Trail Blazers баг Sam Bowie гэдэг тоглогчийг авахдаа бас яг юу хийсэн бэ гэхээр байрлал харж алдаа хийсэн те. Бидэрт байсан гэдэг байгаа учраас Michael Jordan-ыг авахгүй гээд Sam Bowie-г авсан. Тэр бол бүх цагийн төвөнд гаргасан бас хамгийн том алдаануудын нэг бас. Яа тэгвэл нэгээр Хаким болож байна. Угаасаа тэр үе төвийн тоглолт Хаким тэгээд тэр багийн амжилтанд хүргэсэн Jordan шиг байгаагүй ч гэсэн бүр ингээд домог тоглож болсон. Тэгэхээр драфтын сонголтоос үүсэн бол 2-оор сонгосон Sam Bowie эзэж All-Star болж чадаагүй. Харин 3-оор сонгогдсон Michael Jordan сагсан бөмбөгийн түүхийг өөрчилсөн тийм сонголт болж ирсэн. Тэгэхээр яг чиний хэлсэндээ санал нэг байна. Байрлал хамаагүй. Хамгийн сайн тоглогчийг л авч явах хэрэгтэй юм байна. NBA-гийн fantasy драфтер ч гэсэн энэ бас их чухал юм байна шүү. Gamepoint podcast үргэлж байна. Подкастын ерөнхий ивент тэтгэгчээр Social Pay ажиллаж байгаа. За Social Pay маань хэрэглэгчээ нэмэгдүүлэх аяныхаа хүрээнд найзаа өөрийн аяныг зохион байгуулж байгаа. Тэгээд өнгөрсөн хавар явуулсан найз аяны өөрийн аяны хүрээнд нэгэн азтай маань NBA-гийн тоглолтыг Америк нэгдсэн улсад ирж үзэх ирэхээр шагнуулсан бол за саяхан Blackpink-ийн Deadline-ыг үзэх 3 хэрэглэгч тодорсон. За тэгвэл найзаа өрөөд найзтайгаа хамт одоо урамшуул ирэх аваад дээрэс мөнгө урамшуул аваад дараагийн одоо юу гэдгийг супер азтай маань хаашаа явах вэ гэхээр энэ оны төгсгөлөөр Унгарын нийслэл Будапешт хотноо болох CS2 тоглоомын энэ жилийн сүүлийн том тэмцээн Major-ыг үзэх нэг асныг тодруулахаар найз өөрийн Social Pay энэ маань одоо үргэлжилж байна. Тэгэхээр та яаж энэ аянд оролцох вэ гэхээр найзтай урьдлаглаа. Таны урьдсан найз чинь Social Pay хэрэглэгч болох юм бол урьдсан та өөрөгдсөн найз хоёулаа суглааны хэрэгтэй болох юм. Тэгээд тэрхүү суглаагаараа CS2 Major тэмцээнийг үзэх суглаанд оролцох эрхтэй болох юм. Тэгэхээр найзаа ураад энэ хөтөлбөрт хамагдаарай. Дээрээс нь мөнгө урамшил бүх үйлдэл болгоно чинь дагалдаж байгаа.
Social Pay application-ы найз авирын аянд таныг урьж байна. Social Pay-ийн хэрэглэгчид application шинээр найзаа урих бүрдээ дарга шатлалын дагуу мөнгөн урамшуулал аваарай. Урилгаар амжилттай бүртгүүлсэн таны найздаж мөн нэг удаа мөнгөн урамшуулал олгох болно. Application бүртгүүлгийн найзтай урилга илгээж найзтай нь амжилттай бүртгүүлсэн тохиолдолд урилга илгээсэн болон хүлээн авсан хүн тус бүрт нэг суглаа бэлгэлж байна. Харин та суулаагаараа Унгар улсын Будапешт хотод болох Counter Strike 2 тоглоомын мейжер тэмцээн үзэх эрхийн хацтан болох боломжтой. Social Pay найз авирын урамшуулалт аян. Од бидний дараагийн ярилцах сэдв за Oklahoma City Thunder баг 4 тэгэр удирдлыг тэргүүл явж байгаа. Oklahoma-г бид хоёр яагаад ярихгүй гэхээр энэ баг угаасаа 4 тэг байгаа. Дээрээс нь өнгөрсөн жилийн аваргууд тэдэнд батлаадах зүйл байхгүй байгаа байхгүй. Jalen Williams буюу J-Dub байхгүй хаа тэд 4 дараалан хожицээ явж байгаа. Тийм учраас Oklahoma-г хэн ялах вэ гэдэг сэдвийг л бид энэ одоо удирдлагчнаас барьж аваад одоо яваад байгаа гэсэн үг шүү. Харин энэ өрсөлдөөнөд удирдлагын өмнөх мэдээлэлээр бол хасагдсан байсан. Гэмтэл бүртлээс шалтгаалаад бүр хасагдсан байсан. Philadelphia 76 баг маань Boston Celtics-ээс ялгаатай нь ороод ирлээ. Тэд 3 тоглолтын дараах байдлаар 3 хожчихсан. Бүр Embiid-тэй тоглоод хож яваад байгаа юм сайн үр дүнтэйгээр 3 хожчихсан бүсийг Chicago Bulls-ийн хамтаар тэргүүлж эхэлж байна. Chicago Bulls-ийн хамгаалалт бас их сайн байгаад байгаа. Josh Giddey, Trey Jones ингээд ярих зүйл их байгаа. Гэхдээ бид энэ удаа Philadelphia 76 баг дээр төрж байгаа шинэ одын талаар ярих гэж байгаа. Энэ бол VJ Edgecombe гэдэг залуу. Энэ залуу хаанаас гараад ирвэ? Энэ залуугийн тоглолт pre-season-ийн үеэр тэр нэг тесрэлтүүд нь гайхуулагдажсэн шүү дээ. Тэгсэн чинь Edgecombe энэ үзүүлж байгаа статистик үзүүлэлтээр NBA-ийн түгэнд анхны тоглогч болж байгаа юм биш шин. Дундчилж байгаа 25-5 билүү? 35-5 билүү? Эхний тоглолтод үзүүлж байгаа энэ дунджаараа энэ залуу хаанаас гараад ирв? Мэдээж энэ залуу бол драфтын 2 дугаар сонголт энэ жилийн. Тэгээд уул нь бол 2 дахь сонголт. Тэгээд 2 дугаар төрөнд гэлсэн. Sorry. Эхний дөрөв 2 дугаар сонголт. Тэгээд уул нь бол 76ers чинь Ace Bailey буюу одоо Utah Jazz авсан рукийг авах гэдсэн ш хойноос нэлээд өөрчилсөн. Тэгээд нөгөөх нь юу яахгүй бэлтгэл хийхгүй зугатаажгүйгээд тэгээд за VJ Edgecombe авсан гэсэн чинь баг энэ жилийн Rookie of the Year-ыг авчиж байгаа юм шүү. Ер нь бол энэ залуу бол шууд NBA-д бэлэн орж ирж байна. Ялангуяа довтлогоон дөр маш сайн оролцож байна. Энэ утгаараа одоо лигт offensive rating гэдэг 76ers баг нэгт явж штэ. Одоо 3-4 тоглолтын дараа яг цаашдаа яаж үргэлжлэх нь бид мэдэхгүй. Гэтэл аль хэдийн ер нь Maxi одоо VJ Edgecombe хоёр ер нь лигт хамгийн одоо сайн бэккортуудын нэг гэж яригдахаар хэмжээнд хүрчээд шүү одоо. Энэ залуу би Philadelphia 76 багуудын тоглолтыг Embiid өмнөх тоглолтод нэг ингэсэн байсан шүү дээ. Би 20 минут тоглосон, орж ирээд нэг 2 минут болоод сэлгэн цуугаад буцаж гарч ирээд нэг 3 минут болоод ингэж тоглолтод ингэж орж гарч байгаа. Би баг гэртээ үлдсэн дээр юм шиг байна. Хоцсон тоглолтын хараас ингэж хэлсэн шүү. Joel Embiid. Чи минутын хязгаарлалтаа тоглож байгаа гэдгийг өөрөө ч мэдж байгаа. Гисэн хэрнээсээ тэгж одоо ийг заарлсан. Улирал дөнгөж эхэлж байхад тэр тоглож байгаа тоглолтын сэтгэл хангалуун босгоо. Өнөөдөр back to back байсан учраас амархан тодорхой байсан шүү дээ. Тэгээд за нөгөө асуудал эхэллээ. Back to back явлаа. Тэнгүүд Embiid-тэй тоглоод Embiid-гүй тоглоод нөгөө нэг асуудал эхэллээ гэд би өнөөдрийн тоглолтыг харж исэн чинь Philadelphia 76 баг энэ улиралд маш олон хожил авах юм байна гэдгийг юунаас харсан бэ гэхээр Edgecombe, Tyrese Maxey хоёр одоогийн байдлаар эхний 3 тоглолтын дараах байдлаар нийлээд 62 оноо дундчилж байгаа. 2 тоглолч. 62 он. Яг чиний төрний саяны тодорхойлт энэ баг NBA-гийн хамгийн шилдэг хамгаалагчдын хослол юм биш үү гэдэг чинь бүр энэ үзүүлэлтээр баг батлагдах гээд байгаа байхгүй. Эхний 7 хоногийн дараах байдлаар лав. Тэгээд Tyrese Maxey ч нөгөө ингээд хурдтай тэгээд Embiid-ийг хүлээдэг ингээд Paul George хүлээдэг нөгөө Paul George Embiid хоёрын удаан тэр тоглолтын темпэнд зогцохгүй байсан бол одоо яг Philadelphia 76 баг хожоод байна гэсэн чинь өнөөдрийн тоглолтоос л ав харлаа. Тэр Portland-аас авдаг өнгөрсөн жилийн ямар грант вүлээ? Ямар Walker вүлээ? Jeremy Walker вүлээ. За тэр Bono гээд хоёр тоглогч. Тэр Jabari Walker. Тэгээд Bono гээд тоглогчоо төвийн байралд гаргацсан. Энэ хоёрын тесрэн гэж. Тэгэнгүүт юу вэ гэхээр
Kelly Oubre хамгаалалтаа хариуцж байгаа. Тэнгүүд Tyrese Maxey, VJ Edgecombe хоёр талбай хүссэн хэсэгт хүссэн байдлаараа хурдтайгаар довтлоод оноо аваад байгаа. Тэгээ би энэ Tyrese Maxey өнөөдөр яг одоо хамгийн сайн хамтрагч олцсон юм биш үү гэж би өнөөдөр бүр пост хийхэд хүрлээ шүү. Тийм. Тэгээд VJ Edgecombe гэдэг энэ залуу шүү бүр ингээд all around тоглож байгаа байхгүй. Ассист гэж өнөөдөр одоо жишээ нь 26 оноо тэгээд дээрс нь 7 ассист. Тэгээд 6 rebound. Тэр чинь all around player байхгүй. Тэгээд ийм эхний жилээ ингэж тесрэлттэй орж ирдэг залуучууд ер нь цаашаа яадаг гэдгийг бид нар мэддэг штэ. Ер нь нэлээд сайн явах хүмүүс л яг ингээд шууд багтаа шууд нөлөө үзүүлж эхэлдэг байхгүй. Тэгэхээр нөгөө тал Cooper Flag, all нь бол Cooper Flag бид нар маш их хүлээж байгаа гэдэг. Яг одоо л эртөө 3-4 тоглолт. Гэтэ тоглолт одоо season-ыг бол маш муу эхлэв штэ. Яг тэр бол багийн одоо юу план коуч асууд бас байгаа л. Гэтэ VJ Edgecombe Cooper Flag-ийн хажууд бол хамаагүй шууд нөлөөтэй болж байна л да. Би одоо бол Jason Kidd яагаад Cooper Flag-ыг холбогчдэр зүтгүүлээд байгааг нэгдүгээр ойлгохгүй байна. Хоёрдугаар D'Angelo Russell-ыг гараанд гаргаад сэлгэнээс дахиад холбогч байгаа штэ. Яагаад тийхгүйгээр өнөөдөр Cooper Flag-ыг сүүлдээ тоглолтын төгсгөл рүү авч би яг одоо энэ Dallas Mavericks-ийн Jason Kidd-ийг хэрэгжүүлээд байгаа нь хийх гээд байгаа одоо юу гэдгийг энэ нэг холбогчдоор зүтгүүлээд байгаа Cooper Flag-ыг би яг өдрөөс өдөрт Cooper Flag-ийн тоглолтыг үгүй гэж хараад байгаа байхгүй. Энэ залууч уг нь өдрөөс өдөрт итгэл нэмэгдээд pre-season-ээс хойш энэ ч одоо баг сар тоглолцлоо шүү дээ. Тэгэхэд өдрөөс өдөрт итгэл нэмэгдээд амар болж явах хэвээр байдал өнөөдөр 2 хоног гэдэг чинь юу гэж юм бэ? Яг одоо Jason Kidd энэ залуугийн нөгөө нэг rookie ханыг тэгж их авчиртай авчрах гээд байгаа юм уу? Эсвэл энэ залуу өндрөөр үнэлэгдсэн гэдэг үг угаасаа ашиглахгүй. Яг бол Cooper Flag ямар тоглож вэ гэдгийг мэднэ. Зүгээр яагаад ийм зүйл хийгээд байгааг ойлгохгүй байна. Гэхдээ яг өнөөдрийн байдлаар бол VJ Edgecombe Rookie of the Year шагналыг бүр өрсөлдөгчгүй авах болно шүү дээ. Cooper Flag-ыг ингэж тоглоод байвал. Тийм. Надад бол харамсалтай л байна. Ace Bailey 3-аар сонгосон Ace Bailey чинь ерөөсө 3 тоглолтод тоглоод нийтдээ 8 оноо авсан л явж шүү дээ. Эхний тоглолтод 2 оноо, дараагийн тоглолтод 1 оноо, өнөөдөр 6 оноо. Яг гоо гэхдээ хин Ace Bailey жоохон өвчтэй байгаа гэдэг шиг үсэг. Гэхдээ л тоглоод байгаа байхгүй 10 минут 20 минут. Тэгсэн мөртлөө талбай дээр ийм үргэлжлэхтэй байна гэдэг чинь драфтын 3-аас сонгогдсон залууг бол үнэхээр хангалттай биш л байна. Тэгээ Cooper Flag бол потенциал байгааг нь бол бид нар бүгд мэдж байгаа. Гэтэ энэ яг чиний хэлдгээр Jason Kidd тасалжуулагч яг энэ багийг яаж тоглуулах гэдэг нь одоо хүртэл учир нь олохдохгүй шүү дээ. Нэг бол D'Angelo Russell-ыг тоглуулах, нэг бол авчих юм. Тэгээд яг хинээр нь холбуулах гэдэг. Энэ шүү дээ. Бид ингээд зөндөө ингээд тагсан хүмүүс бусаад өндөр хүмүүс тоглодог болж тоглодог болж гээдээсэн яг өндөр багуудыг ингээд харсан чинь шүү дээ. Steel point guard хэрэгтэй л байна. Steel point guard-ийн асуудал байгаа юм биш үү? Үнэ яг үнэ. Жодаа л та өндрөөр бол Dallas Mavericks Rockets бол яг адилхан шүү дээ. Ер нь бол баг тэнгуут яг асуудал бол яг point guard-тай л байна. Хичнээн өндөр хурдан гэсэн бөмбөг зална гэдэг чинь ондоо скейл байгаа шүү дээ. Бөмбөг залаад хуулбарыг одоо юу гэдэг дуудаж эхлүүлнэ, хуулбараа одоо сонгож эхлүүлнэ, хинээр тоглох уу гэдгийг шийдэх тэр их мэдл чинь холбон тоглож байдаг шүү дээ. Dallas Mavericks баг өнөөдөр Oklahoma City Thunder та тоглосон. Би тэр тоглолтыг яг зөв нэг үе үзчихэд за окей дараагийн тоглолт руугаа шилжсэн байхгүй. Яг өнөөдөр маш олон тоглолт болж байсан учраас тоглолт болгоноос ингээд нэг тодорхой хэмжээгээр 20-30 минут үзхийг өдрөөс хойш зорилоо. Тэгээд сүүлдээ арга ядаад Anthony Davis самбараас бөмбөг аваад өөрхөн тоглохын бүс рүү орж ирээд тоглохоо эхлүүлж хэлсэн шин. Энэ бол хуулбаруудын нэг л дээ AD ягаад сайн бөмбөг зэмждэг төвийн тоглож учраас. Гэтэ Derek Lively байгаагүй, Daniel Gafford байгаагүй, AD өнөөдөр цор ганц төвийн тоглож байна байхгүй юу? Тэгээд тийм цор ганц төвийн тоглож байгаа. Тэр хүн бөмбөг залаад ороод ирэхээр тэр багийн сагсан бөмбөг яаж одоо зохион байгуулалттай байх вэ? Мэдгүй тэгээ ойлгоо. Яг тоглолтын 4-р үлээ онооны зүрэг ойртуулаад эцсийн мөчөд нэг PG Washington-ы хөл дээрээс бөмбөг авч гараад тоглолтын хувьцаа шийдэгдсэн л дээ. Гэтэл агуулгаар бол Oklahoma City Thunder баг өнөөдөр үнэхээр илүү байлаа.
Dallas Mavericks харин үнэхээр ямар учраас тоглоод байгааг нь ойлгоогүй. Гэтэл харин нөгөө талдаар да Philadelphia 76 багш VJ Edge Comp гэдэг ирээдүйн баг супер одоо олчлоо шүү. Баг энэ байдлаар явах юм бол Paul George-ийн хэрэг угаас энэ багт байхгүй л шүү. Тэрний орнд Kelly Oubre ч юм уу өөр нэг 3D тоглож байсан хамаагүй дээр харчихлаа шүү. Тий. Гэтэл бас ингээд яагаад ингээд хожоод байгаа юм гэхээр бас миний бодлоор за муухай юм да. Гэхдээ миний бодлоор Joel Embiid-ийн рол нь багасаад энэ багч нь ондоо плантаа тоглоод байгаа. Joel Embiid шүү дээ. Гүүх өсөхгүй л шитгэжтэй ч өсөхгүй хүн хамгаалагтай ч өсөхгүй л. Тэгэхээр тэр өвдөг бол бүр тэгчгээр бодоо болцсон байна. Тийм хүнийг олон минут тоглуулахаар угаасаа энэ 2 3 хүнийг хүлээн гүйцэхгүй ритм таарахгүй шнэ. Тэгээд 20 минут тоглуулаад байгаа юм шиг. Тэгээд тэгжиж хожоод байгаа юм шиг. Яг тэгнтэй адилхан Paul George ирээд холдох юм бол бас л энэ одоо юунд тийм актер нөө юу одоо юу гэдэг тусцаа үзүүлэх үү? Яг одоо байгаа бүрэлдэхүүн дээр бол нэг тоглолтыг арга барилыг яаж удирдахаас л их шалтгаалх болов гэж бодож байна. Бид энэ чинь Андре Драмонд нөгөө Joel Embiid тоглохоо болонгод Андре Драмонд гараанд гардаг байсан шүү дээ. Тэнгүүд өнөөдөр Adem Bonag гараанд гаргаад тоглос надад бол үнэхээр таалагдсан. Хамаагүй илүү тесрэлтэй, хамаагүй илүү зүтгэлтэй Jabari Walker-ийн хамтаар тоглолцсон чинь энэ хоёр чинь нөгөө намхан боловч тесрэлтэй учраас сайн тэмцээд байгаа байхгүй. Энэ дээр нөгөө хоёр хурдтай хоёр жижигхэн ч орж ирээд Kelly Oubre ингээ хосолсон чинь надад л өнөөдрийн тоглолтын тэр явуулж байгаа зохион байгуулалт таалагдсан. Тэгээ мэдээж Paul George гэх юм бол бөмбөгний эрх мэдэл шидэлтийн сонголт илүү сайжрна үхэхээс яг энэ химнэлээ хадгалчих юм бол Philadelphia 76 багах надад бол асуудалгүй л харагдсан. Joel Embiid гураас хамгийн өндөр хөвтэй шийдэж байгаа юм шүү дээ. Одоогийн байдлаар лигт 42.5%. Тэгэхээр өнөөдөр хамгийн гол нь Orlando Magic гэхэтсэн шүү дээ. Orlando Magic сайн хамгаалттай үүд. Сайн хамгаалттай. Тэгээд дээрэс нь товтлогоо нь нөгөө нэг хин эрснэр илүү олон сонголттой болсон шүү дээ. Нөгөө Memphis-с авдаг нөхөр чинь хингэлээ. Өнөөдөр Desmond Bain-ыг авцсан. Тэгээд ямар олон сонголттой болсон бэ? Desmond Bain чинь за яг нуруу намтай болгоцсон юм уу гэсэн чи Desmond Bain ч нөгөө угаас дайчин тоглолтыг учраас товтлооны сонголтыг өөр дээрээ нэмдэг шүү дээ. Тэгээд тийм багийг хожицсны дараа би Philadelphia 76 багт бас улирлын тухай ярьж байгаа шүү. Плей-офф дараа нар бас энэ тоглолтын арга барилаар хөгжлөх юм бол болох үс юм биш үү гэж бодсон шүү. Тийм. Яг мэдээж одоо улирал бол дөнгөж эхэлж байна. Гэхдээ энэ гоё залуучуудыг ингээд талбай дээр ингэж гоё тоглож байгаа харах л урамтай баг ч тийм. Урдны 76ers шиг харагдахгүй баг. Геймпойнт подкаст үргэлжилж чинь хэдийгээр лигт маш олон шинэ залуус гарч ирээд шинэ үйл явдал, шинэ мангас, шинэ лидерүүд төрөн гарч иж байгаа боловч NBA-гийн нүүр царай болсон тамирчид гимцэн юм амралтын өдрүүд байлаа. Өчигдөр Minnesota Timberwolves баг Anthony Edwards тоглолтын эхний үе ердөө 3 минут тоглоод талбайг орхиж явсан. Тоглолтондоо тэр ямар байдлаар эргэж ирсэн бэхээр гадуур хувцтайгаар эргэж ирсэн. Яасан бэ гэхээр гойны арын бүдүүн шүрмэс гимцсэн учраас өнөөдөр гарсан мэдээлэлээр дор хаяж 2-7 хоног тоглохгүй гэсэн. Нөгөө талаар Luka Doncic өнгөрсөн баасан гарагт болсон Minnesota Timberwolves-ийн эсрэг тоглолтод хурууга гимтээсэн. За хурууга ингэж нөгөө ямар ч байсан тоглолтын турш барьж яваад дуусгасан. Гэхдээ хувц солих рүүгээ яваад хурууга гимтээсээс гадна хөлийн гимтэл бас авсан тодорхой болоод багадаа 1-7 хоногийн хугацаанд тоглохгүй болсон гэж байна. Тэгээд энэ хоёр гимтэл бол хоёулаа тийм ноцтой гимтэл биш. Хоёулаа баг нь илүү улирлын эхлэл учраас урт хугацааныхаа төлөвлөгөөнд санаа зовж байгаа учраас ийм хугацааны амралт өгж гин гэж сэтгүүлчид мэдээлж байгаа. Гэхдээ Anthony Edwards өнгөрсөн сүүлийн 3 жилийн хугацаанд нийтдээ 9 тоглолтыг л үндсэн юм байна. Нийтдээ 9 тоглолт. Энэ юу гэхээр Anthony Edwards ер нь бол нэг юм гимтэд тоглоод байгаа юм шиг мөртлөөсөө плей-оффын тоглолтод дуусгачдаг тийм бод битээ тоглож штэ. Тэгтэл одоо энэ 2-7 хоногийн хугацаанд нийтдээ 9 тоглолтыг үнчих юм байна. Тэгэхээр сүүлийн 3 жил үндсэн хэмжээний тоглолтыг 2-7 хоног дэмжинэ гэхээр хэдийгээр тийм ностой гимтэл биш гэж байгаа боловч Anthony Edwards-ийн хувьд энэ бол том гимтэл болох гэдэг юм. Харин Los Angeles Lakers багийн хувьд LeBron байхгүй байгаа. LeBron өнөөдөр дахиад 3-7 хоног багтаа тоглохгүй гэдэг мэдээлэл өгч байна. Дээрэс нь Luka Doncic 1-7 хоног тоглохгүй. Lakers энэ 7 хоногт 4 тоглолттой байхгүй юу?
Дөрвөн тоглолтоо. Өнөөдөр ихнийхээгээд Портландд эдэлж уулгуулад дуусгасан байна. Лука Дончич, LeBron байхгүй байхад Лука Дончичийн гэмтэл Lakers-т хэр тусах вэ гэж асуух нь зөвөө буруу. Гэхдээ за тэгвэл ингэж асууя. Lakers энэ хугацаанд яаж амьд үлдэх вэ? Зөвхөн Лука Дончич, LeBron James биш. Өнөөдөр ерөөсөө ростер биш тоглох боломжтой 8 хүн тоглож байлаа. Лука Дончич, LeBron James дээр нэмээд Marcus Smart гэмтсэн Gabe Vincent-ийн бэртэл 2-4 хоног гэсэн шүү. Тэгэхээр энэ хугацааны гэрэл Jackson Hayes бэртэлтэй байгаа. Тэгээд энэ жилийн rookie Adutero бас бэртэлтэй байгаа гэдэг багийн тал нь бэртцсэн байна. Тэгээд өнөөдөр бол back to back тоглосон. Тэгээд 8 хүн өнөр тоглосон. Мэдээж хүмүүс чинь ядарчлаа шүү дээ. Тэгээд ядарсан баг. Өнөөдөр юусоо Austin Reeves-ээс өөр бомбог хандлах хүн байсангүй. Юусоо бомбог цаалах хүн байсангүй. Тэгээд Austin Reeves-тэй ганцхан бомбог явсан. Тэгээд яаж тэгж очих тийм үстэй тий. Тийм учраас угаасаа Туманы Камара, Drew Holiday хоёр эхнээсээ Austin Reeves-ийг илдээд хөөцсөн тоглолтын турш маш их ачаал авсан. Гэхдээ 41 оноо авсан. Хэн нэгэн оноо авах хэрэгтэй 41 оноо авсан. Одоо өнгөрсөн 7 хоногийн баасан гарагт би LA хотод очиод Minnesota Timberwolves Los Angeles Lakers хоёрын тоглолтыг үзсэн шүү дээ. Тэрэн дээрээс нөгөө нэг зургатаар нэг гардгүй үйлдэлүүдэнд ордонд их ажиглаж болдог шүү дээ. Тэгээ тэрэн дээр халаалтан дээр чухам яаж ин LeBron багийнхантайгаа ямар харилцаанд би LeBron-ы дээр багийнхантайгаа байгаа харилцаанаас ямар нэгэн муу зүйл бол олж хараагүй. Харин халаалтан дээр би нэг зүйлийг харсан байхгүй. Тэр тоглогчийг баг 20 минут нүд салгалгүй ширцэн. 15 минут ч лөө. Халаалтан дээр зөвхөн тэр тоглогч зөвхөн 3 шидсэн. Баг 100 удаа шидсэн үү? 100 удаа за боли 50 удаа шидсэн гэхэд тэр тоглогч нь 3 л оруулсан баг. 3 удаа шүү. Би бүр тоолоо. За маас сонсогч доор комментэр хин гэдгийг таагаарай. Хин гэдгийг хэлээд яах. Хэлэхгүй үлдээч хөө. Тэгээд хүмүүсээ таал болгоо. Тэгээд би oh my god энэ яа за тэр аргагүй да гэж бодоод үлдсэн. Тэгээд үнэхээр оноо авах тоглож яхахгүй дутуу харагдчихлээ. Тэгээд Лука байхгүй, LeBron байхгүй, Лука байхгүй, дээрэс нь Smart байхгүй ингээд Lakers улирлыг нөгөө нэг хүсээгүй байсан тэр доор байрлалаас хүсээгүй л эхлүүлэхээр болчлоо. Өнөөдрийн 4-6-аас харж байхад. Одоо энэ 7 хоног дахиад 3 дараалаад хожигдох байх. Өнөөдрийнхтэй нийлээд 4 дараалал хожигдох болов уу гэж бодож байна. Тийм за бас тэгж бүр юугаар бодоод явах вэ? Одоо Timberwolves дараа нь тоглоно шүү дээ. Timberwolves Anthony Edwards байхгүй гэдэг бас нэг бас гайгүй. Тэгээд Jackson биш Smart Jackson Hayes ч дараагийн тоглолтоос орж ирэх юм. Тэгэхээр бас арай гайгүй болох уу? Ер нь бол тэгэхээр ядч энэ нэг 7 хоногийг ядч 50% байх юм бол болж л байна л да. Ер нь бол дөнгөж үлээл эхэлж штэ. Тэгээд Luka Doncic яг түрүүн чи хэлсэн Luka Doncic-ийн бэртэл одоо 1 7 хоног гэж дараа 2 7 хоног 3 7 хоног гэж үргэлжлээд байхгүй бэртлээ зүгээр 7 хоног амраачих юм бол урт удаан тоглох гээд тийм төлөвлөгөөтэй л амрааччих. Ер нь ихэд бол амраачиж байгаа юм. Амрааж байгаа л юм шиг байна лээ. Харин LeBron James шиддгүү гарын угаасаа чигчи урна шүү дээ тийм үстэй. Тий. Тэгээ бас тэр нөгөө lower legs шүү дээ. Ер нь хөлний дэг бэртэл чинь айгүй зөөртэй юм шиг л шүү дээ. Гарнаасаа илүү. Тэгээд LeBron James-ийн харин нэлээд удна гэдэг бол жоохон муу мэдээ. Гэлтэй шүү дээ тий. За одоо намайг LeBron-ийн фэнүүд одоо юу ч хэл. Өдөрлийн ихний тоглолтод Warriors хожигдсан тийм үү? Warriors бол бүр айхтар Warriors амар сайн байгаад бол хожигдоогүй шүү дээ. Ер нь бол маш олон turnover хийсэн, free throw хийгээгүй. Тим үзүүлэлтэд тоглоод ер нь бол Lakers өөрөөсөө хожигдолцсон байхгүй. Тэгээ тэрэн дээр юу гэсэн хүмүүс бол тэр LeBron байгаа юм чи LeBron байгаа юм чи. Надад бол ер нь бол LeBron өгүүлэгдэх шүү яг тэр тоглолт дээр. LeBron-ы авж байгаа 53 сая долларын нөлөөлөл өгүүлэгдсэн. LeBron байгаад байна шүү дээ. Тэрэн дээр нэг хайхтар нэмэр болоод байх байсан гэж би бодохгүй байх шээ. Одоо шүү дээ. Come on. LeBron шүү дээ. Дараагийн геймийг бодъё заа. Дараагийн 2 дахь гейм нь одоо Utah тоглолоо. Timberwolves-тэй тогсон заа. Бөмбөг маш гоё шилжээд Luka Doncic, Austin Reeves хоёр би энэ дээр айгуу сайн тоглоод
Тэр хоёр чинь амар тийм юу гэлээ штэ, chemistryтэй болсон байлээ штэ. Тэгээ Тийм буслаа сайн тоглуулад Rui Hachimura Aiton энэ чинь маш сайн тоглуулж байж тэр тийм Rose-ийг хоцсон штэ. Яг тэрэн дээр LeBron байна гэж бодсон чинь LeBron бөмбөг аваад нөгөө хоёр 3 дээр гараа хүлээгээ зогсох юм бол Lakers-ийн яг 4 жилийн Lakers-ийн саксон бөмбөг бол гүйж очихгүй штэ. Тэгэхээр энд бол ер нь бол sorry LeBron үнэхээр өгүүлэгдэг. Харин LeBron одоо буцаж ирээд яаж энэ Luka Austin Reeves-ийг хажууд яаж шингэх вэ гэдгийг бодох хэрэгтэй юм шиг санагдсан шүү. Sacramento Kings тэр тоглолтод бүрэн бүрэлдэхүүнээр тоглосон. Бүрэн бүрэлдэхүүнээр шүү. Sabonis эргэж ирсэн. Austin Reeves дангаараа 22 жилийн шидэлт гүйцэтгсэн. Дангаараа 22 жилийн шидэл. Тэгээд DeMar DeRozan нэвлийн урал дээр 22 жилийн шидэлтэй 22 жилийн шидэлтэй гэдэг нөгөө асуудлыг өөр юм руу чих гэдэг нэгсэндээ шүүгчдрийн буруу тий 22 жилийн шидэл. Үгүй яг тэгвэл Austin Reeves бодтой талбараа ороод алдаа аваад байгаа. Zach LaVine, DeMar DeRozan бусд нь бүгд тойр зогсоо шидэдсэн л ялгаа байгаа даа. Тийм учраас нэг хүнд л хожигдсон шүү дээ. Тэгээ Steven A. Smith хэлсэн мэлээ та нар нэг хүнд хожигдчаад илүү дотоо юмд ингэж гомдлохоос ичээчээ гэд хэлсэн мэлээ. Тэр бол үнний ортойсэн. Тэгээд тэр тоглолтын юм нь Luka Doncic гэсэн мэлээ шүү дээ. Өнөөдөр манай баг хожихын тулд 60 он авах хэрэгтэй байна чи гэд. Тэг 60 он чи 60 он авах гэсэн чинь 51-ийг авсан уу? Тэ. Тэгээд тэр хоёрын харилцаа үнэхээр юм nice байна лээ. Зүгээр чиний жоохон хэлж байгаа жоохон хатуу LeBron ирээд өөрчлөлт LeBron мэдээж ирж ижлээ гэсэн илүү сайн болно шүү дээ. Би өөртөө тэг ингэж бодоод одоо би зүгээр шудраг хэлээзээ. Austin Reeves-ийг бид 21 оноос хойш 4 жил харж байна. Austin Reeves-ийг хойсон татчихсан зүйл бол миний бодлоор штэ. Luka, LeBron, AD гурвал юм шиг санагдчихж байна одоо. Чи одоо ингэ хардаа Luka-гийн трейднээс хойш шүү дээ. Luka-г 2 удаа 3 удаа тоглосон байгаа заа. Өчтөр нэг 51 оноо 11 самбар 9 ассист. Тэрний өмнө шүү дээ 37 оноо 8 ребаунд 13 ассист. 45 тэрний өмнө 45 оноо 7 ассист, 7 ребаунд 7 ассист. Энэ хүн чинь яг ингээд өөрөө ингээд тоглох юм бол амар чадвартай тоглогч байгаа байхгүй. Бид нар тэгээд Америкийн шигшээдэр бид нар мэдэн заяа. Америкийн шигшээг нь л хаварсан шүү дээ. Яг бид нар алтан медаль аваагүй л дээ. Гэхдээ Austin Reeves тоглож иж нэлээд хоол явуулсан шүү дээ. Тэгээд чи мэдчихээс Anthony Davis, LeBron хоёр байхгүй байхад нь Celtics-ийг хожижсэн. Яг үнэ. LeBron байхгүй нь Anthony Davis-тэй Milwaukee Bucks-ийг хожижсэн. Ингээд өөрөө ингээд тоглохоор шүү дээ. Бид нар энийг хараадсан байхгүй. Гэтэ Luka байгаад LeBron байгаад болохоор энэ ингээл энэ хүн 3 дахь бид нар тоохгүй л байгаа болохоос энэ хүн чинь амар потенциалтай тоглогч байгаа байхгүй. Тэгээ хэрвээ яг ингээд буцаад LeBron хүрээд ирэх юм бол энэ хүн дахиад 10-20 он дээр очиод гацсан. Тэгээд энэ хүнийг бид нар мартаа дахиад мартчихсан. Түл наатан дээр би өнөөдөр win torch гэжлээ. Brian win torch гэжлээ. Хэрвээ энэ байдлаар ингээд явах юм бол Austin Reeves All-Star болох жил нь энэ жил. All-Star. Яг гэж All-Star 4 мөрслөгдсөн шүү дээ. 16 тоглогч Америкаас авна шүү дээ. Яг Америк 16 тоглогч гэх юм бол Austin Reeves орж магадгүй байхгүй юу? Яг 16 шилдэг Америк тоглогч гэх юм бол Austin Reeves тэр дотор орно. Тэгээд Tatum байхгүй, хэн байхгүй. Индианагийн Halliburton байхгүй. Наач амар тэгээ хэрвээ шүү дээ. Хэрвээ All-Star болох юм бол шүү дээ. Дараа жилийн чи гэрээ шүү дээ. Max Sound гэж дайрч магадгүй шүү дээ. Тэгэхээр наач ашиггүй байхгүй харин. Ашиггүй шүү дээ. All-Star Reeves бол шүү дээ. Багт нь ашиггүй шүү дээ. Тэгээд зүр LeBron-ы 53 сая цалин байхгүй л шүү дээ. За тэгвэл нэг наадхантай холбоотой баг болгоны хүсэл зорилго. Дээрэс нь Luka Doncic-тэй, LeBron James-тэй, за Austin Reeves-тэй баг бол аврагын төлөөлж зорж байгаа. Гэхдээ нэг л асуултанд хариулаад. Тэгээд хоёулаа өнөөдрийн яриагаа дуусгая. LeBron-тэй, Luka-тэй, Austin Reeves-тэй баг аврагад орхих нь эсвэл LeBron-гоо Luka, Austin Reeves-тэй баг аврагад орхих нь. Яг өөрөөр шууд Luka, Austin, LeBron-гоо Luka,
Austin Reeves 2, LeBron-ы 53 сая оронд 2 сая overall тоглогчтой тэр баг л арай орох. Sorry, одоо фэнүүд намайг ална гэх нөө талт гэсэн яа нэг хамаал. Үнэхээр тэгс лагцсан. Сүүлийн яг дөнгөж эхэлж байна гэхдээ цаашаа энэ тренд үргэлжлэх юм бол LeBron аль болох рол багтаа байж Lakers цааш явах юмсан. Мэдээж LeBron ирээд талбай дээр гарч ирээд 20 секунд бөмбөг залаад зогсох юм бол нөгөө хэд нь 3 дээр күлигээ зогсох юм бол тэр бол хожих сагсан бөмбөг биш. Мэдээж LeBron орж ирэх юм бол Austin Reeves-ийн үзүүлэлт буурах нь бол ойлгомжтой. Энэ чинь багийн номер 2 орж иж байгаа учраас. Тэглээгээд Lakers муугар нөлөөлөл гэдэг бол бас сонирхолтой сэдв санагдаж байна. Гэхдээ од хоёул харъя. Яг гэвэл энэ наад үнэлж бид нар харсан шүү дээ. Түрүүжил харсан шүү дээ тэрийг. Тэр чинь бид түрүүжил харсан шүү дээ. Энэ жил яг дахиад харна шүү дээ. Тэгвэл харин тэгвэл дахиад харъя л да. За чиний зүв байжээ гэж дахиад харъя л да. Тийм учраас наад ч юм уу дагдаж үзэх гэдэг. Наад ч юм уу сонирхолтой өнцөг байна. Тийм учраас ойлоо яриага амттай дээр нь дуусгаад дараагийн ярих зүйлүүд өлдөө гэж бодож байна. Game Point Podcast-ийн 5 дахь дугаар энүүрээд удирлын 5 дахь дугаарыг хүрээд өндөрлж байна. Ивент тэтгэгч Social Bay найзаа өрий. За мөн үе мөчний шингэн доктор Joint Movement Colchosum-ийн ажиллаа. Тэгээд Элиотосод Сан Францискогоос ял та бүхэнтэй холбогдлоо. Тэгээ одын өмссөн Dodgers-ийн өмсгөл Freeman хаа? Freeman юм уу те? Freeman өнөөдөр цуурлын 3 дахь тоглолтод 18 үе үргэлжилсэн бейсболын шигшээ цуурлын тоглолтын хожлын оног home runner авчсан яг гоё үйл явдал битэрийн Game Point podcast-ыг бичих захта зэрэгцээд болсон байна. Тэгэхээр Dodgers-ийн фэнүүдээ бас баяр хүргэе. Game Point podcast-ийн дугаарыг хүрээд өндөрлж байна. Удахгүй дараагийн дугаараар иргэ уулзлаа. Баяр та.